닫아 있죠. Ой. Юу хийж байгаа гарч. На гарах чинь. Хай. Сая би ногоог цэцэрлэгт нь хүргэж өгчөөд тэгээд хумсаа бүр ийм гоё бодууллаа. Би та нарт харуулъя орхноос. Ийм ингэж бодууллаа. Тэгээд нэг эндээ ийм повгор юмнууд айгу ихтэй. Ер нь жоохон ажиллагаатай болохоор удаад тэгээ баг 2 цаг бодуулсан. Тэгээ сая гэртээ орж ирчээд маш хурдан нүрээ хальт будаад нургаараа угаагаад тэгээд хувцас өмсчлөө. Одоо би ийшээ нэг миний инстаграмыг дагдаг хүмүүс мэдж байгаа. Би нэг саяхнаас нэг онлайн шоп гэх юм уу захиалга авч эхэлсэн штэ. Шинэ инстаграм хаяг нээсэн байгаа. Тэгээд тэрнгээрээ би саяны өмнөх 7 хоног авсан захиалгынхаа хувцснууд бүгднгийн каргондоо аваачаад өгцөн хүчтөр тэгээд яг хаягуудыг ингээ шивээд бүртгээд одоо ийм стикер шиг юм наадаг хөхгүй юу бараан дээрээ. Тэгээд тэрийг нааж амжаагүй каргон хаах гад тэгээд оройн ажил ихтэй бас утаснуудаа каргонд авчиж өгөхгүй. Ажил дээр утаснуудаа боож багилсаар аваад ажилласаа жоохон оройтч гараад тэгээд одоо дахиад карго руугаа яваад бараануудаа янзлаад тэгээд каргон дээрх ажлуудаа дуусгах гад тэгээ одоо гэрээсээ гарах гэж байна. Тодоо дөнгөцөө ажланд хараад ороод ирлээ. Тэгээд би нөө оройс 4:30-аас нь шүдний эмнэлэг дээр аппаратаа чангалуулах гэж цаг авцсан. Тийм болохоор одоо газ гараад каргонд ажиллаад дуусгаад нэг хальт хоол идчихэд цаашаа шүдний эмнэлэг явна. За тэгээд өнөөдрийнхөө влогоор хамтдаа байцаагаарай. Одоо би ингэж гэрээсээ гарлаа. Bye. Каргон дээрээ дэвшлээ. Одоо лифтэд дэвш өгсөж байна. Одоо энд газ ачаануудаа янзлчаад тэгээд яг хүлээлгэж өгчөөд тэгээд шүдний эмнэлэг явна. дахиад карго руугаа явж байна. Учир нь гэвэл
шүдний эмнэлэгтээ 4:30-аас цаг авсан байсан байхгүй юу. Тэгээд каргон дээр очиод нөгөө нэг ингээд наадаг одоо нэг хүмүүсийн гэрийн хаягаа ингээд шивээд тэгээд баримчиг ингээд хайрцан дээр наадаг байхгүй юу. Тэрийг хэвлэхийн төлөөсөө байгаа тэр хүмүүсийнхаа бас ачаануудыг боож багчаад килограмлаг байсан. Тэгээд бүгдийн нас нөгөө килограмлаад тэгсээр хагаад цаг эмнэлгийн цагаасаа яг дуусчихад явъя гэвэл эмнэлгийн цагаасаа хоцорчих гээд болтгоо. Тэгээд хийжсэн юм да орхиод гараад ирсэн. Одоо очиод бэлэн болсон байгаа бараанууд дээрээ зүгээр нөгөө нэг стикерээ ингээд хэвлэлээ тавьсан байгаа. Тэднээсээ зүгээр наагаал болоо. Тэгээд очиод тэднээсээ гээс наачаад ёо бахан минь тэднээсээ нэг явуулт санаа амрыг. Дөөл ингээд тэрэ цаад айгуугаа тавьчих биш хайран байсан бол нэг өдөр хүртэл ингээд хангалттай дуусчих боломжтой юм. Цаад ингээд амар тавьчих байсан учраас зөвхөн сонжраад энэ карго руу 3 дахь удаага явж байна. 눈치 보면서 들어가야 할 때 찾아 나머진 바빠 개설레임 바꾸는 사람들 시간만 지나가 자신감 가지고 해와 그냥 천천히. This is my country, my damn country. Give me my country, you can keep the rest. This is my country, my damn country. And it don't mean a thing if it don't pass the test. If you ain't never cheated or been cheated on, then take off your boots, you rhinestone fraud. Well, give me cheating, drinking, and outlaw songs. Hard time, foolish pride, done me wrong. Flirting with the devil, getting right with the man. Ain't men paint songs, one night stands. You can keep your picket fence fantasies and put a cork in your high school memories. This is my country, my damn country. Give me my country, you can keep the rest. This is my country, my damn country. And it don't mean a thing if it don't pass the test. If you ain't never spent a single night in jail, then get another job and I'll see you in hell. I'm drawn like a moth through the neon lights. I need a bucket of beer and someone to fight. Don't call yourself country if your music is shitty, or this Carolina boy will take you down to Fifth City. You know who you are, I ain't gonna name names. Just keep your hands off my country and go back from where you came. My country, my damn country. Give me my country, you can keep the rest. This is my country, my damn country. And it don't mean a thing if it don't pass the test. If you ain't never done something you regret. За би гэртээ хүрээд ирсэн. Одоо тэгээ бүгдээрээ сая миний дэлгүүрээс авсан зүйлүүдийг хамт задлж үзье. Энийг их задлаад ахаар нэг их юм аваагүй л дээ. Энэ болохоор нөгөө нэг Style Landa гэдэг дэлгүүр ахгүй юу? Тэгээ эдний хувцснууд ихэвчлэн ер нь жоохон залуулах стилийн сүүлийн үеийн трендийг дагсан тиймэрхүү хувцснууд маш их байдаг. Тэгээ үнэн нь болохоор яг л бас дундаж, зарим нэг нь үнэтэй. Тэгээд ихэнх нь ер нь бол дундаж үнэтэй. Тэгээд чанарын хувьд ч гэсэн тийм амар сайн чанартай ч биш. Гэхдээ бас бүр тийм чанаргүй бас биш, бас дундаж. Гэхдээ энэ брендийн бол гуталнууд бол нэг тийм онц бол биш. Материал жоохон муутай. Миний нөө будаг бууцсан байна. Одоо бас ингээ айлгах болохоор уруулын муудагцаа альцсан байна. За тэгээд энэ малгай би нөө дэлгүүрт өмсөж үзчихсэн шүү дээ энэ. Тэгээ надаа нөгөө нэг кичэн дэмээс авчихсан нэг улаан өнгөтэй бас байдаг шүү дээ. Тэр улаан болохоор ингээд жоохон хэлэхгэр ахгүй. Тэгээд ингээд энэний юм бүчтэй тэрийг ингээд чангалдаг ахгүй юу. Энэ болохоор угийн бүр юм жижигхэн хоолоон чисэн юм бариу. Дараагийн худалдаа авсан зүйл бол энэ бэли байна.
өнгө нь аягүй гоё өнгөтэй агаад ийм носон байли. Тэгээд нэг гоё нууц харуулъя. Заяа энэ байлийн хамгийн гоё даваа тал. Тэр бол энэ. Та-даа. Та-даа. Хоёр тал нь хоёулаа ийм тэгээ нүнгээр ингээд уцаа ингээд оролдож болно. Тэгээд энэ ингээд өнгө нь амар гоё. Ингээд малгайтай аягүй гоё цогцож ингээд хоорондоо. Тэгээ би энийг болохоор энэ хоёрыг яг ингэж төсөөлж авсан. Би нэг тийм амар гоё дотроо нэг гоё полто төсөөлчөд харж ер нь ингээд зураг бас энэ тэндээс харчаад байгаад байгаа байхгүй юу. Тэг яг тэр тиймэрхүү төрлийн яг ийм тиймэрхүү өнгийн болтоо аавна гэж бодцоод байгаа даа. Тэг тэр болтоогоо олоод авч чадах юм бол яг тэр болтон дээр ингээд өмсгөр амар тийм гоё харагдсан санагдаад тэгээд эхний ээлжинд ямар тааж энэ хоёрыг авцсан. Ийм. За тэгээд дараагийн зүйл болвол ийм 3 ингээд 4 шигтээтэй энгийн ийм сэлвэр өнгийн бүгч нь болохоор 2. Ингээд 5-аараа сеттэй ийм бүгч авсан. Тэгээд яг энэ шигтгээтэй олныг бол нэг доор угаасаа тэгж олуулан зүүх боломжгүй. Зүгээр ингэж л зүүхэд яг болно. Тэгээд эннийх нь оронд нь энэ 3-аа ээлжлээ зүүж болно. За тэгээд дараагийн авсан зүйлүүд маань болохоор дандаа арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байгаа. Би тэгээд өглөө хэлжсэн шүү дээ. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд угаасаа аавна гэд. Би нүрээ цэвэрлжээд тэгээд энэ тонероо түрхсэн. Тонерийнхоо өмнө нөө тонер падаараа нүрээ ингээд арчингаа дахиад үлдэгдэл бохирдол байна уу тэрийгээ цэвэрлэлцэн. Тэгээд сая энэ чи серумаа бас түрхчлээ. Тэгээд би бол гоо унтах гэж асуурлаад байна ядчаа. Тэгээд би бол ерөнхийдөө гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо хамгийн гол зүйл нь ингээд нөө тестерийг үнэртэж үзэл тийм хурц үнэргүй тэгээд спирт үнэртэхгүй л бол ер нь бол үнэргүй шахууг нь авах дуртай. Тэгээл яг уурж харж байгаа л гайгүй байгаа. Дээрээс нь үнэртэж үзээд ямар ч үнэргүй бол авчдаг. Тэгээд спирт агуулгдсан бол надад бол бүр тохирдгүй. Тэгээд тиймэрхүү бүтээгдэхүүнүүд хэрэглэхээр миний арьсыг бүр улам амар жаагаа ер нь бол гэмтээч юм шиг санагтаад байдаг. Тэгээд би нэг арьс арчилгаанд бол нэг амар сүртэй ингээд бүтээгдэхүүн өрний комод ингээд судлаад тэгж бол нэг авдаггүй. Ягаад гэвэл миний арьс нэг тийм чухал нэг асуудалгүй учраас тийм учраас би ер нь бол арьсаа хамгаалаад арьсандаа тогтмол сайн чийгшил өгөөд дотроосоо дсэн сайн ус ууж арьсаа чийгшүүлнэ, биеэ чийгшүүлнэ. Тэгээд нарны тос маш сайн хэрэгэлдэг, нарнаас хамгаалдаг. Нүрээ бодохгүй ойрхон гарахтаа нарны тос би бүр заавал түрхдэг. Тэгээ одоо сүүлийн үед бас гэртээ байхдаа одоо нөгөө компьютер тэгээд энэ утасны нөгөө хит ягаан туяанаас арьс ингээд бас гэмтдэг. Тийм учраас бас гэртээ байхдаа ч гэсэн түрхэж ивэл ер нь сайн гэдэг болцсон байлээ. Гэтэ байраач гэрээс гарахгүй тул түрхдэггүй юм. Зүгээр ингээд серум ч юм уу, эссенц ч юм уу түрхээд болоо гэртээ байхдаа л. За тэгээд ингээд тос түрхээд ингээд дуусж байгаа. Уул нь энэ дээр одоо ингээд завхны тос түрхэх хэвээр. Тэгээ миний завхны тос би өнөөдөр авахаа мартчихш. Гэхдээ би завхны тос дуусаад бараг 2 сар болж байгаа. Гэхдээ би нөө сүүлд орой олгоо энийг авсан. Тэгээ энийг одоо 2 дахь дахиад авч юм. Эннээс ингээд тавьчаад байгаа завхны маск гэхгүй юу? Энийг би нөгөө 11 сард л авлаа. Аваад тэгээд хэрэглэж үзсэн чинь маш таалагдсан. Тэгээд дахиад энийг авсан байгаа. Энэ таглагддгүй. За тэгээд унтлаа. Бүгдээрээ өнөөдрийн турш натаа хамт байсан баярлалаа. Баяртай.
봐.